За электроникийн тоног хөрөмжийн ашиглах засвар мэргэжлэлээр суурин компьютерийн их автан өгсрөх гэдэг даатгарыг үүсгэх ур чадварын шалгалтыг авах бэлэн болсон байна. За ур чадварын үнэлгээнд бол үнэлгээний ажилтнаар дараах хүмүүс оролцсон Авханбаатар, Хүчинжавар, Нарангав, Гантулаг, Даханбаатар, Эренчин очир, Ган зам, Инх төв, Нарангарав, Базарван, Баттүшиг, Дорч намжин гэсэн 12 үнэлгээтэй. За үнэлгээ баталгаажуулагчаар Мегмус өрн, Мөнх зуул, Шижиг сайхан, Нэг жаргал, Уран цэцэг, Ган хөлөг, Хонгор зуул, Гэрэл цэцэг гэсэн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй баталгаажуулалтаар ажилланаа. Их автан угсрах ур чадварын шалгалт маань Налах Политехник коллежийн Г-байрны компьютерийн лабораторид 203 тогтвол явагдана. За тухайн даалгаврыг шийдвэрлэх асуудал бол их автантай холбогдох хэд ангиудыг дараагийн дагуу холбох энэ дээр бид ур чадварын үнэлгээ явуулна. За үнэлгээний зааварчилгаа үнэлгээнд орохын өмнө бол үнэлгээний ажилтнаас аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч гарын үсэг зурсан байх ёстой үнэлүүлэгч. За суралцагч үнэлүүлэгч нь бол үнэлгээний төлөвлөгөөтэй танилцсан, үнэлгээ хийж шаардлагатай багаж хэрэгсэл, тоног хөрөмж, материалтай танилцаж, жагсаалтын дагуу бол бэлтгэл ажлыг хангасан байна. За үнэлгээний багаж хийж гүйцэтгэх даалгаврыг бүлээн авч удирдамжийг уншиж судлана. За тодорхойлох зүйл байх юм бол үнэлгээний голын шийдвэр хандна. За даалгаврыг хийж гүйцэтгэх явцдаа алдаа гаргахгүй анхаар болгоомжтой ажиллана. Үнэлгээний ажилтнууд маань бол үнэлгээний гүйцэтгэлийг онцлуулан үнэлгээний хяналтын явцдаа ажиллана. Хяналтын явц дээр бол бүглэх шаардлагатай зүйлүүдийг тааж төлөө явуулсан. Үнэлгээний шалгуур үзүүлэлтүүд анх оноонууд байгаа. За энд бол үнэлүүлэгчдэр нэмэлт асуултыг асуух нь. За ингээд таадна багаар харилцаад үнэлгээгээ өгсөний дараа хугацаанд дамжуулаад үнэлгээнд дээр шийдвэр гаргаад үнэлгээний ажилтнууд маань гарын үсгээ зураад оноогоо тавьчихнэ. За сайн энэ өдрийн жүргийг тэмдэглэлийн үнэлгээнд оролцох хонгор зул тийм. За хонгор зул маань өнөөдөр юу гэдэг вэ гэхээр суурин компьютерийн их автан өгсөр ур чадварын ажлын даалгаврыг гүйцэтгэнэ. За ур чадварын ажлын даалгаврыг ихэд багш нь ихээр ерөнхий зааварчилгаа өгье. За ур чадварын даалгаврыг гүйцэтгэхдээ ихэд 20 минутын хугацаатай. За ур чадварын даалгаврыг гүйцэтгэх шаардлагатай багаж хэрэгсэл. За ажлын хэрэгслүүд маань бол энэ байна. За даалгаврыг гүйцэтгэхдээ бол үнэлгээнд орохын өмнө аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч гарын үсэг зурсан байна. За үнэлгээний төлөвлөгөөтэй танилцсан. За мөн үнэлгээ хийж шаардлагатай багаж хэрэгсэл тоног хөрөмж бол энэ байгааг багш нь төлөвлөсөн тийм. Бэлтгэл ажил маань бүрэн байна. За даалгаврыг гүйцэтгэх явцдаа алдаа гаргахгүй анхаарал болгоомжтой ажиллана. Гүйцэтгэх хугацаа 20 минут гэсэн. За аюулгүй ажиллагааны зааварчилгаа үгүй. За энд бол их автан өгсрөх ажил гүйцэтгэн. Их автан өгсрөхдөө тэжээлийн утсыг залгуураас заавал салгана. Их автан өгсрөхдөө гар нойртон байхыг хувьлна. Үнэлгээний явцад дугуйн цаг, бүгд зэрэг металл оёл жинэлтэй хавнаа. Металл оёл жинэлтэй гол тэрийг аваад өстө тэр алгийн байрнаас хол тавиарай. За гар багаж хэрэгслийг зориултын дагуу ашиглана. Их автан эвдэрх эрсдэлтэй тул эд ангийг өгсөхдөө хүчээр тарихыг хориглоно. За үнэлгээ явуулна. Манай ихтэй үнэлгээ хийхдээ үнэлгээний төлөөлөлт ажиллагчийн төлөөлөл бол тэнд байна. За дээрээс нь үнэлгээний ажилтнууд байгаа. За баталгаажуулагч үнэлгээг баталгаажуулж байгаа хүмүүс байгаа. За тэгээд үнэлгээний үр дүнтэй хэрэг санал нийлэхгүй бол үнэлгээний баг саналаа хүсэлтээ гаргаж болно. За тэгээд багштай аюулгүй ажиллагааны зааварчилгаа авсан учраас энэ гарын үсгээ зурж өгөөрэй. Энд дээр
Тэний бүгд маань сэн. За хятад дээр холбогдоод шалтаагүй зүг байгаа учраас компьютер маань яг дараалсан тооцоо сэн аа. Ажлын бариад. За одоо ажлын бариад гэсэн. За компьютер дахин даваад тасалаад ажлын бариад. За багш чамаас одоо нэмэлт асуулт тодруулах авъя. За компьютерийн RAM гэж юу вэ? RAM гэдэг нь random access memory гэдэг үгний довтлол DDR1 2 3 4 5 гэсэн нөхцөлтэй байдаг. Мэдээллийг төр хугацаанд хадгалдаг. Гигабайт 1 жил хэмжээтэй. За компьютерийн CPU гэж юу вэ? Ямар төлөвтэй гэдэг. CPU гэдэг нь болохоор нь компьютерийн төв тооцоолоор тийм хүний дэрх нэр зүйлэх юм бол тэр. Тэгээд централ процессинг юнит гэсэн үгний төвчлөл. За нэг асуултанд маш сайн онцтой хариуллаа.